Бэлхий Деважин хоёрыг нэгэн хэл тусгаарлаж байдаг. Хэлээр гарсан ямар ч хүн амьд эргэж ирдэггүй. Харин Деважингаас шидэгдсэн чарлаа яагаад ч амьд бууж ирсэн. Тэр аавынхаа алуурчин олж өшөөгөө авахын тулд буцаа Деважинд очих ёстой. Тэр энд олон хүмүүстэй танилцаж, сүнстэй болж амьдсан хогон мангас, сүнсний хүчтэй болж эзэндээ тусалдаг Жинкигийн талаар мэддэг. Мөн Деважинд буцаж очих аргаас ухаар Cleaners гэх хогон мангас устгадаг байгууллагт ордог. Эцэст нэг юм Деважинд очиж чадсан ганц хүн болох хэнийг ч биш дамжирдаг Амогийн харсан Сэхүүсэн тэнгэрийн талаар мэдж авсан. Ийхүү Сэхүүсэн тэнгэрийн талаар асуухаар хэнийг ч биш манай хэд ирдэг. Амог баг ахт нь ээж нь энэ хүн чамайг хайрлана. Чи чадтай юм аа гэд нэг хүнд зарчдаг. Өнөөх нь бяцхан охиныг дагуулж хэн ч болохооргүй газар авчиржээ. Юу ч мэдэхгүйг нь далимдуулж бяцхан амаатай болохгүй зүйл хийн. Өвдөж байна уу? Зүгээрээ энэ бол анхны хайр. Анхны хайр ингэж өвддөг юм гэж хэлээд бяцхан амаа анхны хайртай учирсан нь нэнэж. Гэтэл нэг өдөр хэн ч болохооргүй энэ газар нэг багтай хүн ирдэг. Юун хүмүүс вэ? Үхтмээр байвал хүрээд ир гэсэн чинь маа. Өнөө багтай хүн готлыг нь авчаамад энэ чамд илүү тохирно. Хинч битгий өөрөө гэд өчгөж. Тэгээд цамхын оройгоос тэнгэр рүү харж гэрэл цацран томоо гихчин далавчаад дэлгдэг. Энэ бол Амогийн амьдралд орж ирсэн Сэхүүсэн тэнгэр байлаа. Гэтэл өнөөх нь уурлаж Амог зодно. Наадах чинь миний готл. Аваад ир чам мэт хогшаар хүрч болохгүй гин. Уг нь бол хэлсэн бүхэнд нь итгэдэг Амо энэ удаад түүний хэлсэн үг нь итгэсэнгүү. Эн чинь минийх надад илүү тохирно гэсэн гэд эвгүй гэх чинь надад өгчих гэж гойно. Өнөөхөн сандарч хүний имийг дураар авч болдоггүй юм заа юу. Чи хогшаар болохоор наад зах юм мэдэхгүй ах шиг байна. Аваад ир хөөе тавиач. Сонсож гин үү? Гэтэл Амогийн төвчээр тасарч амьдралдаа анх удаа уурлаж зодтолтно. Даанчийн үед өнөөх нь хөл алдаж цамхын оройгоос унцдаг. Хайрлуулахыг хүссэн бяцхан охин түүний амьдрал яагаад ингэтлээ өөрчлөгдчихв? Үүнээс хойш сарын дараа Сэхүүсэн тэнгэр буцаж ирсэн юм гин. Амогийн ярихтаа зурсан зураг нь Чарлагийн аавыг алсан алуурчин дүрээрээ байлаа. Чарлаа эртэл Амо уушлалт гоох гэж ирсэн мэдтэй. Уушлалт гоох хэрэггүй. Би юу хийснээ мэдэж байна. Тэр өдрөөс хойш би их зүйл ойлгосон. Анхны хайр гэж юу болох талаар тэр хүн надад юу хийж исэн болохыг тэр бүгдийг мэдэх тусам энэ газраас явмаар байсан. Гэхдээ гадагш гарна гэхээс айж хүн эрхийг хүлээсэн. Би ч бас чамтай адилхан гараа цохихын тулд ашиглаж мэднэ. Тэгвэл хүмүүстэй холбогдохын тулд ашиглая. Би ч бас хүмүүсийн талаар тийм сайн мэдэхгүй. Тиймээс хамтдаа сурцгаая. Гэт Чарлаа Амогийн зүг гараа сунгаваа. Манай хэдийн явах цаг боллоо. Амог хамт явахыг асуусан чинь удаад үлдэхэр шийджээ. Харин дараа ирээрээ рүдөө гэд манай хэдийг явуулна. Гэтэл түүнийг цамхаг дотор жабар хүлээж байлаа. Дээрэмчдийн толгойлогч хөдлөөд эхэлжээ. Social Stickman Монголын номер 1 social media marketing платформ. Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг товшилтоор таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах бүгд нэг доор. Social Stickman. Grow smart, grow fast. Ремрийн шивлэг хүн шарахыг идгээдэгч жижиг шарахыг бол идгээдэггүй. Тиймээс манай хэд буцах замаараа өнөө Чарлаа эмийг энд ирнэ. Энэ Чарлаа эмээ чинь хогноос болж үүсдэг хүн төвшнийг идгээсэн мангарлаг эмгэн байжээ. Нэр нь Алис. Тэгтэл араас нь нөгөө нэг Чарлаа нөхөр чинь эмээ гэд гараад ирдیں۔ Энэ хэд чинь төрөл төрөсөд байсан юм байна. Энэ үеэр Cleaners-ийн байранд Чарлааг авах гэсэн хэдэн хүн ирдэг. Үгийн зөрөөгөө байшинган дэлбэлж Чарлааг гаргаж өг. Үгүй бол газартаа чин тэгшлэн. Саяны дэлбэрэлтийг сануулга гэж ойлгоорой. Гэтэл Сэм юу? Юун дэлбэрэлт? Юун дэлбэрэлт? Сая наа чин гэтэл огт дэлбэрсэн шинжаалга. Хөрөө алах тастагч ашигласан чи эвтрэх битгээл зураас ч гарсангүй. Сэм юу? Манайд орохын тулд та нар зөвшөөрөл авах хэрэгтэй. Дийлдэшгүй гэрийн бугаас. Гэхдээ та нарт хэрэггүй. Хүрээд ирцгээ гэд ганцаараа зодтолтгоно. Бооцсон поожинг нь барьж аваад өөдөөс нь явуулчихна. Уртаас нь шүрсэн ч ганц сум нь хоногддоггүй. Тэнхүү бүгдэн зодож манай хэдийг ирэхээс өмнө ялцдаг. Сэми юу ийм хүчтэй ч гэсэн хогон мангас алж чаддаггүй. Жинкийн дайрахад зориулагдаагүй болохоор тэр. Хэрэгслээ яаж хайрлахаас хамаарч Жинки хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь толтол ашигламаар байна. Хоёр дахь гамнаж хэрэглэмээр байна. Мэдээж гамнаж хэрэглэсэн хүний Жинки дайрахад зориулагдаагүй хамгаалалтын хүчтэй болдог. Харин тултал нь хэрэглэдэг хүнийх дайралтын Жинки болно. Манай хэдийг ийн сууж хахад үргэлж хувцтай охин болон аав хүү хоёр ирлээ. Үргэлж хувцтай нэрээд удаан олцсонгүй Чарлаа. Гэтэл манай хүн сандаггүй. Анх Cleaners орж ирэхэд нь энд байсан юм байна. Үргэлж хувцтай Гита, сосгтой бацааныг Санта, аав нь Бро Санта, Бролки. Манай хэдийг гарсан хойгоор Чарлаад нэг хүн дээрэмчид нэг зүйл хайгаад байгаа гэсэн сонсноо. Нэг иймэрхүү юм. Гэт Амогийн готлыг гаргаад ирдیں۔ Нүмергөө автал өнөө портал үсгдэг охин байлаа. Харин нөгөөх нь дээрэмчдийн толгойлогч байж.
Чарлайг хулгайлж портлоор зовтох гэхэд манайтай хамт зөрөгдөж байна. Энэхүү Cleaners болон дээрэмчд эцэст нь нэгэн туллаа. Дээрэмчдийн босс цаг харж яг 12 цаг болоход хогон урсгал ирнэ. Чарлайг авч үлдээд өнөөхөд мань тараад алга боллоо. Тэгтэл портал нэгдэж дээрэмчдийн босс Чарлайг хоёулаа үлддэг. Би чамтай ярилцахаар ирсэн. Миний нэр бол Зодил. Хамтдаа Диваачин устдахгүй. Энэ нөхөр чинь Диваачин устдах нь. Чарлай сэдвээс олж Cleaners-ийн хэд яасан? Аамагийн гутлыг яаж авсан гэж асууна. Гэтэл эхлээд миний асуултад хариул. Дараа нь асуултаа асуу. Харилцсан яриа ингэж өрнөх ёстой. Би дэмий юм цаг өрөх дургу гэдیں۔ Хүний үг сонсдоггүй аамагийн яг эсрэг гэмээр хүн байна. Үргэлжлүүлсэн Чарлагаас чи Cleaners-д яах гэж орсон юм? Буцаад Диваачинд очихын тулд нэрнгээсээ чамайг буцаад очиход туслана гэж бодоод байгаа мó? Чи хогон мангасаалч чаддаг болохоор л хамт байлгаж байгаа. Гэтэл Чарлаад хэлэх үг болцсонгүй. Гэтэл Зодил чи арай сэтгэл чинь ханц юм уу? Энэ үеэр манай хэд дээр дээрэмчд ирнэ. Рио дээр ирсэн уртаашаар үстэй нэртэй гих эмхтэй. Түүний жинкийн сам гэхээр хүч нь өсөл байж таараа. Хайчин жинки дээр Рио басч азгүй байна гэд дайрна. Гэтэл хэдэн хормын дараа Рио газар сөхрөн унлаа. Нэрдэ. Чи мэдхүү. Урт үстэй хүмүүс хуванцар самаар үсээ самнахаар үс цахилгаан жад хэцүү байдаг штт. Үсэн цахилгаан юм байна. Рио тэр дараа зүгтгаар шидэв бололтой. Удаач Рио эйгүү инэж нэрдэ гиндүүлж тарьдаг. Гэтэл нэрдэгийн үс гарнаас нь нутахгүй хөдөлдөг болж таарна. Рио зодуулж нэрдэгийн жинки 2 минутаас удаж болдоггүй юм гинэ. Инхүү манай хоёр жинкигээ боловч нүцгэн гараараа зодтолгоор боллоо. Энэ нэрдэ чинь аль хэдийнэ устсан эмэгтэй тулаанчдын өвөг шилаяа байж тулаан ширүүсч Рио зөхөхөд нэрдэ зөрүүлж цөхнө. Адилхан шаргацсан боловч нэрдэ илүү хүчтэй байлаа. Жинкигээ ашигласан ч Риод ойртох арга алгаа. Тулаан дуусч Рио ялагдхан тодорхой боллоо. Гэтэл Рио энд тусламж гуйж орилсон ч хинт сонсохгүй юм шиг байна. Чамаа хинт сонсохгүй гэхэд буун дуу ханглаа. Рио буутай эдийн нэрдэ цус алдаж Рио энэ намайг хүн олж болохгүй гэсэн. Чи чацтай юм аа. Үгүй бол чамайг алчихгүй юу? Рио өмнө нь алуурчин байжээ. Би амин газар чинь бодаагүй. Энэ чи үед хоёрын нут шүү гэд ямартай ч Рио яллаа. Тинхүү явхаас өмнө Чарлаа аамаа хоёрын тухай бодно. Энэ үеэр Занкагийн байнга газар Жабар иржээ. Жабар гарч ирэх үед надад нэг л бодол төрсөн. Ал эсвэл алвал. Энэ хоёрын тулаа нүд ирмэх зурт мангар хурдан болж өрнөн. Жабарын баруун гарan дахь жинки хөрсөн хороо хулбарлаж чаддаг. Тинхүү хүчил авч Занка руу шиднэ. Гэтэл Занка намайг доромжлоод байна уу? Баас шитгэж би амьд үлдсэн юм шүү гэж хэлээд Жабарыг хороорон дарж ирэхлөө. Тэгтэл чулуунд ороос. Эцэст нь нэг юм ингэж хөвжөлтөөгүй ямар их удаа вэ? Одоо жинхнээсээ үзээ Занка. Алив бүх хүчээ гарга. Түүний жинки шал өөр болон хувирчээ. Энэ дэлхийд хичээгүйсэн ч хүссэн бүгдээ авч чаддаг төрөлхийн авьяастан гэж бий. Бүх хүчээ гарга гинү хоцнод. Чи бас нэг төрөлхийн авьяастан уу? Энгийн хүн чамайг алж болтгийг харуулъя. Гэт жинхэн тулаан эхэллээ. Тал сайгүй чулуунаас ч Занка түүний бүх дайралтыг хамгаална. Жабар тусгай дайралтыг хийж Занка зөрүү дайрах эцсийн мөчөд Жабар гиндүүлж Занка баригдлаа. Хамгаалах аргагүй болж ялагдлаа. Гэтэл шүдэрээ хазаж хамгаалсан байлаа. Би өөрийгөө баталхаас нааш өгөхгүй гэд Занка сэргэж Жабарыг өстө шороотой холиндоо. Гэтэл өнөөх нь унахтаа Занкаг шархтулцдаг. Инхүү хордож хөдлөх аргагүй боллоо. Дэлхийд шударга ёс инх тайвныг сахиулах, тамийн хаалгач хийх хүмүүс бий. Цагдаа л юм да. Зөвхөн сонгогдож шалгарсан хүмүүс л тамийн хаалгач болж чадна. Занка Нижико гэр бүлээс гаралтай. Энэ гэр бүлийн гишүүн бүр тамийн хаалгач болдог. Бүр хүүхэд олгоно нь Занкаг төрөлхийн авьяастан наач нь биднээс өөр гэж боддог. Харин Занка мангар дараахан. Гэсэн чинь юу вэ? Далдуур муухай нэж. Зөв, би төрөлхийн авьяастан гиндэ. Үндэ бол Занка өдөр бүр хин хүнээс илүү их хичээж өдий хүрчээ. Гэхдээ яаж ч хичээж, яаж ч бэлдсэн жинхэнэ төрөлхийн авьяастан ирэхэд хүн бүр ялгааг нь мэднэ. Энэ үед тамийн хаалгач болохоор Хёгих охин ирсэн юм. Тэр жинхэнэ төрөлхийн авьяастан байлаа. Занка яаж ч хичээсэн түүнийг барсангүй. Энэ сургуульд хамгийн шилдэг нь алтан суудлын дээр суух хэрэгтэй болно. Занка уралж илүү их хичээ. Би хамгийн лаг нь гэж яхад нь Хё ирсэн байдیں۔ Манай хүн сандарч чич лаг юм аа. Алтан суудлын дээр суухан дээ гэж хэлэхэд тэрэн дээр суугаад яана гэж лаг хүн гэж хэлүүлэх юм уу? Лаг хүн гэж хэлүүлээд яана гэж асууна. Ингийн хүмүүс лаг хүн болохыг лаг гэж дуудуулахыг хүсдэг. Зэвсэг сонгох ёстой болоод чи наатахаа сонгосон юм уу? Гэт нэг бүрх малгайтай хүн худгийн амсар дээр сууж худаг дотор байх Занкатай имэрж байна. 3 өдрийн өмнө зэвсэг сонгох өдөр болжээ. Занка бодохдоо хүн бүр Рио хүртэл хамгийн лаг харагдсны сонгоно гэж бодж л дээ. Тиймээс манай хүн зөрүүд хамгийн мэ харагдсан сава модыг сонгосон юм байна. Хамгийн лаг зэвсэг хамгийн мэ харагддаг гэдэг дээ. Гэтэл хүн бүр гайхаж Занкагийн сонгосон сава мод яаж ч яваад юм санаангүй голд нарцсан зүгээр л нэг мод байжээ. Харин Хёгийн сонгосон байдаг л нэг сэлэм. Занка инээж би өөрөө лаг болохыг хүссэн энгийн нэгэн байж яг энэ мод шиг
Над шиг ингийн нэгэн хизээш төрөлхийн авьяастан болж чадахгүй. Арчаагүй юм аа. Гэтэл би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ чи ингийн нэг юм бол төрөлхийн авьяастан ялчаад л болоо юм биш үү? Арчаагүй гэсэн үү? Гэхдээ чи над хинт чирэггүй модо хаялгүй чангааг их чи натгachсан байгаа юм биш үү? Хүн гэдэг сол дорой гэдгийг мэдчихэж л хүчтэй болдог юм. Би дараа дахиад бууз идэхээр ирнэ. Тэр үед ингийн нэг нь төрөлхийн авьяастан ялж болдгийг харуулаарай. Гэж хэлээд энжийн Занка хоёрын учирсан байдаг юм. Энэ л үед Занка босч би хэлсэн би өөрийгөө баталгаас нааш би өгөхгүй гэсэн боловч энэ нь хий зүйл байжээ. Жабар Занкад хийм харуулдаг хор шахчихж. Ийхүү Занкаг чирж явахт нь гоён нэвтэлж буун сум туслаа. Рио Жабарыг нам бодож юу тач Занкаг аварч чаддаг. Салж явсан энжин дээр нэг хүү иржээ. Энэ нэг юм ичмэх юм аа. Та над руу дайрчхаач би тулаан эхлүүлж чадахгүй байна гэж авсан. Энжинч гүү гэд явчихна. Харин Санта Бро хоёр бүндөөс гэдэг бүрх малгайтай нэг хүнтэй таарлаа. Энэ нөхөр манай хоёртой зүгээр л ярилцмаар байгаа юм гин. Тэгэхдээ та хоёр мэдхийг хүссэнэ асуу. Би үнэнгээр нь хариулна. Харин та хоёр миний асуусан асуултанд үнэнгээр нь хариулаарай гэдیں۔ Бороо гайхаж чухал мэдээлэл хэлэхгүй байхад л болно гэж удаа зөвшөөрдөг. Бүндөөсийн эхний асуулт. Корвусын дуртай хоол, Корвусын нас, чөлөө цагаараа юу хийдэг, Клинерс хэр удаан байгаа, Жинкин ямар хүчтэй гэд дандаа ерөнхий юм асуугаад идэв. Чухал мэдээлэл алдчихгүй юм гэж утсан Бро бүр шок. Ямар ч тач манай хүний ээлж ирж дээрэмчдийн жинхэнэ зорилгыг асууна. Бүндөөсийн хэлснээр манай хэд ялагдвал хогон мангасын хоол алхана. Дээрэмчд өөрсдөө хогон мангас хийж чаддаг юм гин. Энэ үеэр Чарлаа зодилт би өөрийн хүчээр өөрийнхөө аргаар Деважинд очиж өшөөгөө авна. Гэтэл Чарлагийн доор портал нэгдэж улаан цөмтэй өөр газар хурчирдаг. Зодил би газар дээр төрж өссөн. Харин чи Деважинд төрж өссөн. Гэхдээ яагаад чи бид хоёр адилхан харцтай байгаа юм бол? Жабар чамайг надтай адилхан үнэртэй гэж хэлсэн. Тиймээс би чамтай уулзч нэг удаа ярилцаж үзхийг хүссэн юм. Даанч чи бид хоёр таарахгүй бол та. Гэж хэлээд Амагийн гутлыг улаан зүйлд наахад өнөөх нь ургаж асар их хүч ялгардаг. Харуулын цуврал, Амагийн гутал, Чарлагийн бэлээ, Зодилийн цув. Хин хийснийг нь мэдэхгүй ч хэмжээшгүй их хүч агуулдаг нэг хүний бүтээл. Зодил хүчээ ашиглаж өөрийн гэсэн харуулын цуврал хийхийг оролджээ. Гэтэл тэр нь бүтээгүй. Харин хийж чадсан зүйл нь Жинки төвтэй хогон мангас байсан юм. Жинки ч гэж мэдэхгүй Деважингийн хүмүүс. Гэтэл яаж хэмжээшгүй хүчтэй харуулын цувралын нэг хэсэг Рейдо төс юм бол? Харуулын цувралыг энгийн хүн ашиглавал баг багаар галзуурч эхэлдэг. Харин хэрэгжилж чаддаг хүн нь хүн гэдэг ямар нэг чухал зүйлээ алдсан хүмүүс. Хэрвээ нэг хүн харуулын цувралын бүгдийг нь авбал юу болох вэ? Харуулын цувралыг ашиглаж үссэн хогон мангас газар Деважин тусгаарлах хилийг давч чадах болов? Энэ бүгдийг туршиж үзэж байж л мэдэх боломжтой. Манай хэдийн байгаа газар Зодилийн үсгсэн аврах том нис чаддаг хогон мангас ажээ. Хогон мангас гэсэн чинь нуугдж байсан Гита ямар гоё вэ гэд гараад ирлээ. Өнөө ичимхээ хүү Энжинг дагсаар над руу дайрчааштэй гэд гойж үзэн. Гэтэл Энжин хаана байгаагаа ч мэдэхгүй бусад хэдэж болохгүй болохоор тулдах хүсэл алгаа. Гэтэл ичимхээ бид нэр хогон мангас дотор байгаа. Даанч хамтрагчдыг чинь хаана байгааг мэдэхгүй. Одоо тулдах уу? Гэтэл Энжин гүү гэд явчихна. Энэ үед бүндөөс ч бас та нар анзаараагүй л байгаа мó? Би тэгэхэд хогон мангас дотор байгаа. Гэтэл Сантагийн нүд гэрэлтэж та нар мартсан юм уу? Бид бол Клинерс. Хогон мангас юм бол алчхад л болоо гэж хэлээд ханын цогтол яасан ч гүү. Гэтэл Санта цөх бүрт хүчин нэгсэж мангар том нөх үүсгэж орхиндоо Сантагийн Жинкин соск цөх бүрт нь хүчин нэмэгддэг. Энэ үед бүндөөс ч бас нухацтай үзгээр шийджээ. Тэрний Жинкин хиймэл гар. Брогийн Жинки бол бандана. Яг толдох гэтэл газар хөдөлж юу юугүй л хан таасны байр солигдох нь тэрээ. Дэлхийд 6 жил тутамд асар том хогон шуурга болдог. Тэр нь өнөөдөр Зодил үүнийг ашиглаж үүсгэсэн хогон мангасаа агаарт хөрөхөөр төлөвлөжээ. Энэ үеэр бүндөөс хөөрч тулаанаа тусахаар манай хоёрлоо дайрлаа. Даанч машин үргэлээд сучна. Манай гурав сандарч жолоодох гэж үдсэн босонгүй. Бүндөөс хүчээ ашиглаж урдах саадыг арилгана. Харин Бро Жинкийг ашиглан чиглэлээ өөрчилж аюулгүй газар орч чаддаг. Тэгсэн тэнд Энжин ичимхий хоёр ээж ин. Ичимхийг Фүү гэдэм байна. Фүү уйлж бүр өвдөг сүгдэж Энжинээс толдохыг асууна. Даанч манай хүн гүү гэж хэлээд Жинкийг авраг болгон газар өрөмдөж орвоо. Энэ зор Зодил Чарлаад сүүлчийн удаа санал тавина. Надтай нэгд тэгвэл чи хамгийн хурдан Деважинд очиж чадна. Харин Клинерс чамд юу өгч чадах юм? Ямар ч зориггүй хогон мангас алхаас зурж чадах зүйл тэдэнд байхгүй. Хэрэгцээгүй бол хайж сур. Гэтэл Чарлаа. Би байлиндээ нэр өгсөн. 3R багсаг дахин ашигла дахин боловсруул. Би хогийгч хүмүүсийгч хэрэгцээгүй гэж бодохгүй байна. Клинерс намайг хинч биш байхад минь дэрэгдээ авч орон гэр өгсөн. Деважинд байхч газар дээр ирэхэд ч Рэгдөгөөсөөр надтай хүн шиг харцсан хүмүүс бол тэд. Миний сэтгэл ханаагүй. Би хизээ нэг өдөр өшөөгөө авна. Гэхдээ тэдэнтэй хамт инээлдэж, хөвжөлдөж, аз жаргалтайгаар өшөөгөө авах болно. Гэхүүд Зодил дарч яг энэ үед Энжин болон манай хэд ирлээ.
Сан Жоэл дэлхийд Деважингийн хоорондох хэлийг давсан хүн бүр өгдөг. Энэхүү зодилийн үүсгэсэн хогон мангаас агаарт төрлөө. Манай хэд Деважингийн хэлийг давхаас өмнө цөмийн нус тахаар дайрна. Гэтэл эцсийн мөчөд 6 гар гарч ирж Чарлагийн дайралтыг хамгаалдаг. Энэ бүндүс чинь хаа очиж 6 жинкэтэй амар гар үжээ. Энжин, Рио, Бро, Санта, Чарла тав зэрэг дайрсан ч тус бүрийн нэг гараараа зогсооно. Гар тус бүр нүүрстийн гэсэн онцлогтой. Энжиний өдөөс 20 нас хүрэхтэй авсан 3 дугаартай гараа ашигладаг. Өнөөхөн сунж энжиний жинкийг зогсоолоо. Риогийн өдөөс 40 хүрэхтэй авсан 6 дугаартай гараа ашиглана. Өнөөх нь ган төмөр мэт хатуу Риогийн жинкийг нөлөөлсөнгүү. Брогийн өдөөс 18 хүрэхтэй авсан 2 дугаартай гараа ашиглана. Хуруу бүр нь утгатай. Брогийн жинкийг тас татаж хаялаа. Сантагийн өдөөс 35 хүрэхтэй авсан 5 дугаартай гараа ашиглана. Өнөөхөн Сантаг зодод эхэллээ. Манай хэд цүмийг нь устгах битээ хэл тус бүр ялагдаад хийж чадах зүйл алга. Гэтэл Чарлаг гинтл би Бэлигийг хинээс ч дутгааргүй хайрлсан. Чамд ялагдана гэж байхгүй гэд бүх хүчээ гаргахаар шийджээ. Удалгүй улаан туяа агаарт хөрч арилах үед гаранд нь байсан хадаасны бөө их буушиг болж дээр нь 3R гэж сэлгцэн байлаа. Чарлаг галлах үед агаар чичирхийлж асар хүчтэйсэн бүндүстэй мөргөлтөн. Бүндүс бүх гараа ашиглаж сумыг зогсохоор алддаг. Гэтэл Чарлаг дахин нэг бодлоо. Удаах сум ирэх үед бүндүсийн жинки бутарж өвдөрсөн ч сумыг ойлгож чаддаг. Ингэхдээ зэрэгцэн зодил бүндүстэй хамт ухрана. Харин манай хитийг саатуулж хогон мангасын цөмийг хамгаалахаар нэрдээ ирлээ. Нэрдээ жинкигийн 2 минутаас удаан ашиглаж чаддгүй шалтгаан нь тэрнээс өдөл үсэн шатаж эхэлтэй байна л да. Ийхүү нэрдээ бүх хүчээ ашиглаж манай хитийг хөдлөх аргагүй болгоно. Хогон мангас Деважингийн хил рүү арцсоор өнөөхөө ганцаараа үлдсэн. Би тулдаж чадаагүй. Зодил намайг хайчихсан байхаа гэд уйлаж сууж ин. Гэтэл хаанаас ч нэг хоолой. Би байхгүй бол чи юу ч хийж чадахгүй маа. Одоо нас би өдөртөө гэдیں۔ Яппа омаа. Орega инээ то нанимо дэ. Чарлаа хамаг хүчээр шахран цөмрөө мөлгсөөр. Гэтэл агаарын даралтаас олж Чарлагийн унсан ханд сурч цөмөрнө. Үүнээс болж нэрдээс орогдож агаар чидэгдэж орхилоо. Түүний жинкийг түнд өгсөн хүн бол Зодил. Тиймээс тэр түүний төлөө өгөж байсан ч харамсах зүйл байхгүй. Энэ бол дэлхийд Деважинг тусгаарлах хэл. Үзэсгэлэнтэй мэд хараад өвчтөнд хэний ч мэдэхгүй нэг зүйл бий. Үлэмж бий, саралцсан арьс. Энэ өдөр нэрдэгийн харсан зүйл бол харуул байсан юм. Агаарт сорогдож төрүүлж явсан нэрдэгийн араас манай хэд очиход багахан хугацаа үлдлээ. Цахилгаанд цохиулснаас болоод хөлж чадах хүн алга. Гэтэл ухаангүй байсан гитас иржээ. Түүний жинки бол байн гомсдог үргэлж авцсан. Тэр хүчээ ашиглаж кажи болж хуурдаг. Ийхүү онгорхоо нөхөйг бүгэлж манай хэд бүгд хогон мангасын цөмийг устгахаар дайрна. Цөм нь устсан хогон мангас хэдэн хэсэг болон бутарч эхэллээ. Чарлаа эцсийн мөчид амагийн гутлыг авч гитагийн ачаар манай хэд амжилттай газардаж чаддаг. Ийхүү бүх зүйл санаар хэрэгсэн ч харуулын цурвал гэж яг юу болох аамууд юу тохиолдсон мэдэж чадсангүй. Газар дээр цэцэг ургадаггүй болохоор эмнэлэг твсэн хүмүүс цэцэг өгдөггүй мэн л да. Тэгсэн Чарлаа Занкад цэцэг өгөхөр асуудал. Тийм харин юу гэж өгдөө гэд өгсөнгүү. Гэхдээ цэцэг өгөн гэдэг чинь гой санаа байна гэд ямартай ч хэмэл цэцэг олж авна. Тэгээд орох гэтэл өрөөнийх нь хаалган дээр ирээд таг. Ороод юу гэж хэлэх яхаа мэддэггүй. Ялагдсан болохоор сэтгэлээр унсан байхаас залахгүй. Гэтэл энжин юу яриад байгаа гэд хаалган онгойлгох чинь. Занка юу ч болоогүй юм шиг нам багаад сууж байна. Магадгүй хүмүүр Занка хүчтэй бардам гэж боддог байх. Харин энжиний мэдих Занка бол хин хүнээс илүү ялагдал гэж юу болох, ямар гашуун болохыг нь мэднэ. Энэ үеэр ягаад ч Занка дээр Ремрийн ирдэг. Юу болсон бол тоо. Гэтэл сайхан гар манай хэдийг хэнийг ч биш рүү явахаас өмнө шившлэг хийхдээ зөвхөн Занка дээр хамгаалтын биш өөр шившлэг хийчих. Занка гараа ингэдэй. Ингээд л уушлалтгүй хар иржээ. Гэтэл Занка инээж миний ялагдсан нь эмнэлэг твцэн нь ийм байдалд орсон бүгд миний буруу. Тиймээс чи уушлахгүй хэрэггүй гэдэг. Энийг нь сонссон Чарлаа. Занка үнэхээр мундаг юм гэж бодоод инээдин. Даан чинээ чаддгүй Чарлаа минь байхгүй. Намайг тавлаад байна уу чи гэд манай хоёр хэрэлдэнэ. Харин дээрэмчдийн нойр дараагийн төлөвлөгөөндөө шилжихэр үлдэж байна. Зодилийн үсгсэн нэстэг хогон мангас зүгээр л туршилтын хувилбар ээжээ. Нисэж чадах хэсгийг нь л үтсэн юм. Манай хэдтэйг ярьж болдог зүйлтийг жинки ашиглаж бүтээдэг гинэ. Зодил тэрийг мэдээд хин хийдэг, ямар хүчтэй жинки ашиглалтыг нь олж мэдүүлэхээр бүндүсийг явуулдаг. Тэдний дараагийн зорилго бол харуулын цувралыг цуглуулж Деважинг зорих. Тэгэхдээ Амоны гутлыг алдснаа тоож байгаа ч юм алга. Клинерс байгаа авахыг хүссэн үедээ очиад авчин гиндэ. Занка зүгээр гисэн ч Ремрийн сэтгэлээр унчиж Чарлаа тусламаар байсан ч яхаа мэддэггүй. Гэтэл Занка чи мартсан юм уу? Одооноос гараад цогхоход биш хүмүүстэй холбогдохын тулд ашиглая гэж Амод хэлснэ. Тусламар байвал очиод тусал гэж хэлдэг. Чарлаач зориг орж цаас балуураад би хүмүүстэй харилцахтаа таруухан. Гэхдээ бас зураг зурч чадахгүй. Чи надад зураг зурхыг заагаад өг гэж авсан. Хэлсэн зүйл нь ойлгомжгүйсэнд ямартай ч Ремрийн нэлгэж чадлаа. Манай хоёр дээр нэмэгдэж Санта Гита хоёр иржээ. Гэтэл энэ үеэр Корвус ирж юу зурж байгааг нь асууна. Ремрийн хөрч бүх цаг үеийн зураачид өөрсдийн зургаа үлдээдэг ханад юу зурхаа үзэж байгаа юм гин.
Гэхдээ зураг зурхад хүмүүсийн тусламж хэрэгтэй. Бас чанартай бодог авах хэрэгтэй болж таарна. Энийг нь сонссон Corvus. За тэгвэл би та дөрөвт чухал даалгавар өгье. Canvas 5 хүртэл явган аялал хий. Замаараа хэрэгтэй зүйлээ аваарай гэдэг. Сэмиу гайхаж юу гэж 4 хүүхэд хамтд нь явуулж болтын. Гэтэл Чарлаа хамгийн том ах нь чинь хамгаална гэж хэлээд явуулахар боллоо. Гэтэл Энжин Бро 2 араас нь дагаад иржээ. Энэ зөр Corvus хаалган дэрний хүн хүлээж дээлдэшгүй гэрийн бугаас тэд ирчихлээ. Диважингаас ирсэн хүн клинерс байгааг мэдчихэж идэг. Ирсэн хүн нь тамийн хаалгач Кёка байлаа. Дүүнрээ хамгаална гэсэн Чарлаа чихэр идэ тухайн мэдрэлээ алтчиж энийг нь холоос нөгөө ичимхий фүү хараад зогсож байна. Энэ нөхөр чинь өөрт нь тушаал өгөх хүн байхгүй болохоор юу ч хийж чаддгүй мэнэ. Нөгөө яриад байсан хоолойнд хий гэдэг өөрийнх нь тоглоом байсан юм байна. Хурд нь наадалтайгаа очиж уулзаад клинер стор гэж шүү. Фүү очих гэтэл айгаж чадсангүй. Харин энэ үеэр хараажийн с ิจ гтэй нөхөр ахын чихэр өгье. Ахыгаа даваад манайх руу явъя гэдیں۔ Дүүнрээ харна гэсэн хүн чинь өөрөө яг явах нь. Азар нэг үнэрлж үзээд чамаас чихэр үнэртэхгүй байна. Худалч навш минь гэд мэ. Фүү очихосоо өнгөрлөө. Ямар ч тач манайхэд эцэст нь нэг юм Canvas 5-нд ирдэг. Өнөө яриад байсан үеийн зураачдын зурдаг хан нь Canvas 5 руу орох хаалганд бүр таацанд нь үжээ. Энд нийт 5 үеийн зураачдын зураг үе. Хамгийн анхны зураач бол Макака Айкол. Гээл зургийг харсан харуулын цувралын тэмдэг үжидийн. Макакагийн зурсан 4 тэмдэг бол хамгийн сайн 4 найзынхан тэмдэг. Бусад 3-ыг мэдэхгүй ч харуулын цувралын тэмдэг бол сайн найзуулах Канис Швебрегийн тэмдэг. Гэтэл Чарлаа гайхаж миний бүтэн нэрийг Рудо Швебрег гэдэг гин. Энэ хоёр Амо хаан чимник шоронд гиншлүүлсэн байгаа харагддаг. За тэгээд бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяр та.